Зам дагуу дайр өнгөрч байгаа хүмүүс амардаг тийм нэг юм зохицолбор болгочих юмсаг ярьжсэн. Тэгэхээр энэ ажил өнөөдөр бас бодит үр дүнгээ өгөөд хэрэгжиж эхэлж байгаа шиг байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 16 тэрбум төгрөгөөр 14 одоо багц ажил манай жаргалан цунд хийгдэж байгаа. Тэгээд бас энэ төсвийг шийдвэрлэхэд бас тусалцаа үзүүлсэн одоо Монгол Улсын их хурлын дэд дарга Улсын их хурлын гишүүн бүрдөрч гишүүнд бас баярсан талархсан одоо бас ховдын энэ жаргалчуудынхаа нэрийн өмнөөс одоо бас илэрхийлээ. За бидний зогсож байгаа газар бол одоо Тимэтэ хөшөө гэж ярьдаг юм зогсолбор байгаа. Тэгээ энэ гадаад дотоодын одоо жуулчдын дамжин өнгөрдөг олон улсын зам дагуу юм хов дотын бас нүүр царай болсон юм газар байгаа. За төдийлөг тийм хангалттай гой сайхан байдаггүй. Тэгэхээр одоо аймаг орон нутгийн зүгээс энэ хэсгээ тогтчуулъя. Бас аймаг орны одоо өнгө царай тийм ээ. Дээрээс нь одоо гадаад дотоодын жуулчдын энд бас амарч тухлах, агаар салхин гарах, за мөн одоо бизнес эрхлэгчид маань худалдаа үйлчлэгээ эрхлэх ийм одоо боломжоор хангах үүднээс 686 сая төгрөгийн одоо тогтчлтын ажлыг MNB AT компани одоо 8 сарын 15-ны өдөр одоо хүлээлт өгөхөөр ажиллаад байна. Өнөөдрийн байдлаар одоо буулгалтын ажил, далангийн ажил одоо бордоор суулгах гэх мэт энэ ажлууд одоо хийгдэж явж байна. Энэ хэсгийг одоо яг яаж тогтчуулах вэ? Яг ямар ажлууд хийгдэх вэ? За сайн байцгаана уу. Манай компани 2026 оны 5 сарын 28-нд аймгийн засаг даргын тавхан газартаа гэрээ байгуулад энэ олон улсын автозам дагуух төвчлөлтийн ажлын юм гүйцэтгэгчээр шалгараад ингээ гэрээ байгуулж ажиллаж явж байна. За манай энэ ажил дээр болохоор 3000 м квадрат зогсоолын ажил, 2000 квадрат явган замын ажил, гүйлтийн зам явган замын ажил, 1000 гаруй квадрат ногоон байгууллагын хэмжээ ажил тийм төвчлөлтийн ажлууд явж байгаа. Нэг гүр, нэг худаг ус ногоон байгууламжийнхаа авсалгааны системийг эндээ цогцоор нь шийдээд ингээд хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөхөр гэрээ байгуулад ажиллаж байгаа. Сүйдрэх сандлын хувьд төвчлөлтийн элементүүд ерөөсөө бүгд байж байгаа. Сүйдрөвчд зургийн дагуу хийгдээд явагдана тий. Тэгэхээр хизээ дуусах вэ? За манай ажлын гэрээ бол 8 сарын 15 хүртэл үргэлжлүүлэхээр гэрээ хийсэн ба гэрээний хугацаанд багтаад ямар ч хүлээлгэж өгнөсөн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо ажил гүйцэтгэхэд ямар нэгэн хүндрэл бол байхгүй юм байна тийм. Тий одоогор бол ямар нэгэн хүндрэл алга буулгалтын ажлуудаа хийж дуусгаад, далангийн ажлууд хийж дуусгаад одоо зогсоолын ашиглахын ажлууд хийгдээд явж байна.